17 дугаар зууны дундуур Монгол улс Манчин улсын иргэшээд орж 200 гаруй жил дарлагдсны эцэст 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны их 200-ны заагт Манжийн ноёрхлоос ангижирсан түүхтэй. Тэгвэл бид өнөөдрийнхэн дугаараар Манчин улсын зүгээс Монголд ямар шин засгийн бодлого хэрэгжүүлснээр монголчууд үндэснийхээ эрхчлөөний төлөөх тэмцлийг өрнүүлж тусгаар тогтнолоо сэргээх оролдлогуудыг хийж эхэлсэн тухай өгүүлэхээр бэлдлээ. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Монсудар хэвлэлийн газар. Манчин улсын шин засгийн бодлого 20 дугаар зууны эхээр Манчин улс Монголын талаар урд баримталж ирсэн бодлогоо өөрчилж хятад иргэдийг Монголд олноор сууршуулж тариалан эрхлүүлэх болж мөн хятад иргэд Монгол эхнэр ахыг хориггүй болгожээ. Мөн түүнчлэн Манжин эрх баригчид сангийн яамнаас хүрээнд байгаа амбанаараа дамжуулан Монгол аймагуудын чуулган дарга засаг ноёдоос дараах асуултанд тодорхой хариулт авахыг шаардсан байлаа. Тэдгээр асуултууд нь нэгдүгээрт яагаад уудам газар нутагтай Монгол орн цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа тухай. Хоёрдугаарт дээр дурдсан нөхцөл байдалд хаалган хот хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудал хэрхэн нөлөөлж байгаа. Үүнд ямар хүндэтгэх үндэслэл байгаа талаар. Гуравдугаарт хятад иргэдийг сууршуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам барих, автомашины зам тавих зэрэг нь үнэхээр Монголын нүүдэлчд болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар шалтгааны улмаас бас халгаатай гэж үзээд байгаа талаар хоёр дүмл утгагүй нэг хариулт өгөхийг богдож авсандан бутагт болон Монголын ноёдоос Манжин хааны засгийн газар шаардсан байна. Иймээс богд болон ноёд эл асуудлыг нухацтай хэлэлцэж маш болгоомжтой хариулт өгөх шаардлагатай болжээ. Явсандан бутагт дэрэгдэх Монгол ноёдынхаа хамтаар улс орныхоо одоогийн дотоод амьдрал болоод ирээдүйн нөхцөл байдлын талаар хэлэлцдэг байсан тул энэ удаад тэд дээрх онцгой асуудлын талаар сайтар хэлэлцсэн байна. Удтал хэлэлцсэний дүнд Манжин эрх баригчид өмнө нь мэдэгдсэн хятад иргэдийг Монголын нутагт сууршуулах болон газар тариалан эрхлүүлэх боломжгүй гэсэн байр сууриа хамгаалж бэлчээрийн мал аж ахуйн өвлийн цагт уул нүүдлэх шаардлагатай байдаг тул уул уурхай нь олон янзын сөрөг үр дагавар авчирна хэмээн үзэж байгаагаа бутагт болон ноёдын зүгээс илэрхийлсэн байна. Гэвч Монгол дахь Манжин эрх баригчид шин засгийн бодлого гихчийг Монгол эрчимтэй хэрэгжүүлэхээр улайрч 1911 оны эхээр Манжин засгийн газраас хүрээний амбангийн мэдэлд байгаа хилийн Монгол харуулыг хятад цэргүүдээр солихоор шийдсэн байна. Ингээд хуучин Манжин засгийн газраас халахын 4 аймаг ховдын хязгаарыг захируулахаар Улаасад Жанжин, хүрээ ховд зэрэг хотуудад амбан сайд суулгаж байсан бол шин засгийн бодлогоор Монголын хойд хэдийн дагуу байрлаж байсан Монгол харуулуудыг хятад цэргүүдээр сольж нүүдэлчин монголчуудын малын бичээрийг тариалангийн талбай болгож тариачин хятадыг олноор нь сууршуулах болсон юм. Харин Манжин эрх баригчдын зүгээс Монгол хэрэгжүүлж эхэлсэн энэхүү шин засгийн бодлого болон цэргийн шинжилтийг богд явсандан бутагт болоод Монголын ноёд нийт монголчууд онцгой ихээр эсэргүүцсэн хүлээн авсан төдийгүй энэ нь тэдний дургүйцийг дээд зэргээр хөгсөн үйл явдал болсон юм. (1910 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүрээнд архиусан 3 монгол лам хятадын нэг бүсийн худалдагч нарын хооронд маргаан болж түүнээс үүдсэн зодооны хэрэг нь үндэсний эрхчлөөний тэмцлийн эхлэлийг тавьжээ. Цагдаагийн үр гүйцэтгэж байсан хятад цэргүүд зодоо хийж байгаа монгол лам нарыг баривчлан цагдаагийн газар руу авч явахыг оролдтол хүрээний олон монгол тэдэн рүү дайрч улмаар хятад бүсийг эвдэжээ. Энэ тухай мэдээ авсан хүрээний Манж амбан Сандоо уг хэргийг зохицуулахаар өөрөө очсон байна. Гэтэл уур хилэнгээ барьж чадсан монголчууд түүний зүг чанга дуугаар орилолдон чулуу нүүлгэсгээсэн байна. Иймээс Сандоо амбанд сүйхэндээ яарвчлан сууж буцхаас өөр арга олдоогүй байна. Ингээд хүрээний Манж амбан сайд зодоонд өөрийн биеэр өртсөн учраас эл хэрэгт холбогдох гол буруутанг шаргуу хайж эхэлсэн төдийгүй
зодоонд оролцсон олон лам нарыг баривчилж шоронд хоржээ. Үүний үр дүнд тэрээр хариуцлага үүрэх гол буруудан утгтын дэргэд байгаа туслах шанзуу мөн гэж үзсэн байна. Харин хутагт хэргийн гол буруутан игдээд байгаа ламыг тавьж өгөөгүйгээр барахгүй өөрийн ордонд нуужээ. Мөн түүнчлэн Монгол оронд үүссэн манжийг эсэргүүцэх монголчуудын уур амьсгал хичнээн хурцдсаныг илтгэе зогсохгүй хэзээ мэдгүй шүлэн зурвал асгад бэлэн байгаа гэдгийг манж амбанд мэдрүүлэх шиг болсон байна. Үндэсний тэмцэл Монгол даяар өрнөснө. 1206 онд Эзэн Чингис хааны байгуулсан их Монгол улс 1911 онд байгуулагдсан Богд хаант Монгол улс хэмээх нэгэн үндэс угсаа бүхий улсын аль аль нь Монголын түүхэн дэх төрд ёсны өрнөлийг харьцуулан үзүүлэхүйс түүхэн чухал цаг үеуд мөн гэж олон орны түүхчид үздэг юм. Тэгвэл 20 дугаар зууны эхэнд монголчууд дугуйлан, хөдөлгөөн, бослог хэлбэрээр тэмцэл өрнүүлэн тусгаар тогтнолоо сэргээж туурга тусдаа улс байгуулахын төлөө нэгдсэн төдийгүй манжийн дарлаас гарч үндэснийхээ эрхчлөөг олж авах хүсэл эрмэлзэл Монгол орон даяар түгэн тархсан онцгой үе байлаа. Харин энэ түүхэн цаг үетэй зэрэгцэн манжчин улсын сүр хүч мэдгэцгүйс сольдож эхэлсэн байдгийг. Энэхүү онцлог нөхцөл байдлын тухай Монголын баруун хязгаарт 30 гаруй жил амьдарсан Оросын худалдаачин Мордуков бичгтээ Монголын ард түмнийг олон зуун жилийн нойрноос сэрээж эрхчлөө авчраа зогсохгүй тэдэнд хүн төрөлхтний түүхийг бүтээцэхэд оролцох эрх олгох тийм үйл явдал айсгүй байгаа тухай хэлжимээ хан хөхийн уулын умард байлэр дүүрэн байлаа хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэгвэл үүний нотлогоо болж дээрэмчин хунхуус болон манч хаттын цэргийн эсрэг эрхчлөөний төлөө зэвсэг тэмцэл 1900-аас 1910 онд Өвөр Монгол өрнөж харин тэмцлийн удирдагчаар тогтох толгойлон оролцсон юм. Энэхүү тэмцэл үргэлжилсээр 1910 онд тэмцлийн удирдагч тогтох манч хаттын харигс сэрэгт шахагдж хаалхын Сэцэн хан аймгаар дамжин Оросын нутг руу гарснаар шовтарсан байна. 20 дугаар зууны эхээр Монголын ноёд сэм уулзаж улс орны амьдралын талаар ярилцдаг байсны нэг нь 1907 оны орчим Өвөр Монголын гүн хайсан алам сочирнаар хүрээнд сэм ирж богд болон Монголын ноёдтой Монголын тусгаар тогтнолын төлөө дэмжлийг өрнүүлэх цаг нэгэнт болсон талаар ярилцсан уулзалт юм а. Мөн түүнчлэн үнээс ч өмнө богд хаанд бараалах нэрэлээр нууцаар уулздаг байжээ. 1893 оны 100 болсон 7 хошууд аншиг наадмын дараа Монголын ноёд үлдэж 8 дугаар богд Жавсан намбын хамт хуралдан Бээжингийн шаардлагаар татвар өсөж байгаагаас болоод Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан байдаг юм. Харин манжийн шин засгийн бодлого хэрэгжиж эхэлсэн үеэс богд Жавсан нам хотогт Монгол ноёдын төлөөлөл болох сайн ноён хан Намнасран Түшээгүн Чагдаржив Чингван хандад орж Даалам Сэрэнжимд нартай байн уулзалтаж зөвлөлдөх болжээ. Ингээд 1898, 1900 онд богд Жавсан нам хотогт элч төлөөлөгч Орос илгээснээс хойш буюу чухамдаа айлерт Оросын хүрээнд консулын газрын үйл ажиллагаа нь явагдаж эхэлжээ. 1908 онд болсон Бат оршил өрх наадмын дараа Монголын томоохон ноёдыг богд Жавсан нам хотогт нутаг бусаахгүй саатуулж байна. Түүний зөвшөөрлгүйгээр түүнээс алис авахгүйгээр ямар ч хан лам босож чадахгүй болжээ. Тэр одоо Монголын талын удирдагч болсон байна хэмээн хүрээнд Оросын консул Шишмарёв бичиж байсан байна. Монголын ард түмнийг манжийн дөрөнгөлийн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мужиж тэдний эсрэг тууштай тэмцэхийг зорж байлаа. Гэвч 20 дугаар зууны эхээр Монгол орон хэдийгээр мохож доройлсон байсан ч монголчууд эр зоригтой их нутагтаа үнэнч нэр төр тусгаар тогтнолоо эрхэмлэх сэтгэл нь хэвээр байсан юм. Тийм ч учраас үүний тод илрэл болсон цэргийн бослого 1900 онд Улаастайд гарч улмаар 1903 оноос
Засагт хан аймгийн Манбадар гүний хошуунд ард аюушаар толгойлуулсан хөдөлгөөн өрнөж 1909 онд Түшайт хан Сэцэн хан аймгийн нутагт Манжийн шин засгийн бодлогыг эсэргүүцсэн бослого шил шилээ даран гарах болсон юм а. Ингээд дараа нь 1910 онд их хүрээнд лам нарын зодоон гарч улмаар бараг гушуунд дамжин сүрэнгээр удирдуулсан үндэсний хөдөлгөөн өрнөх болжээ. Ийхүү Монголын газар бүр Манжийн шин засгийн бодлогыг эсэргүүцсэн үндэсний тэмцэл өрнөж эхэлсэн байна. Улаастайн Монгол цэргийн бослого 20 дугаар зууны эх. Зоригтбаатар Тогтхван 1863-аас 1921 он. Зоригтбаатар Тогтхван Өвөр Монголын өмнөд Горлоос хушууны 5 таг 3 гэр хэмээх газар 1863 онд хогтайж энх хөдгийн гэрт төржээ. Тогтхван нутгаас цэрэг цуглуулан 1906-аас 1910 он хүртэл ууланд бүгж хятадтай байлж явсан байна. Харин хожим Монголд Манж хятадын эсрэг тэмцэл өрнөж тусаар тогтнолоо олсныг тогтох баяртайгаар хүлээн авч 1911 оны 12 дугаар сард нийслэл хүрээнд хүрэлцэн ирсэн юм. Тогтох 1912 оны 100 ховдыг чөлөөлөх байлдаан 1913-аас 14 онд Өвөр Монголын газар нутгийг Хятадын цэргээс чөлөөлөхөөр Богд хааны засгийн газраас илгээсэн 5 замын цэргийн байлдаанд оролцож Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Зоригтбаатар тогтох 1912-аас 1917 оны сүүл хүртэл Монгол улсын цэргийн яамд дэс түшмэл Хужирвлангийн Орос сургуулийн цэргийг түр хамааран захирах дэс түшмэлийн албыг хавсран хааж байсан боловч 1921 онд нийслэл хүрээнд бусдад хорлогдсон нас орсон байдгийг. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд 20 дугаар зууны эхэнд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид 20 дугаар зууны эхээр монголчууд төр засгийн газар байгуулан их Орос улсаас тусламж ирсэн тухай чухал үйл явдлуудыг өгүүлээ зогсохгүй. Тэрхүү төр засгийн газар нь 200 гаруй жил манжид дарлагдсан Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхий дахин зардан тунхаглаж чадсан түүхэн онцлог сэдвээр эргэн уулзах болно. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.